За танд өнөөдрийн мэндийг хүргэе. Ингээд сувлагчийн баяр болж байгаатай холбоотой таныг өөрийн одоо хамгийн сайн мэддэг ч юм уу эсвэл ярилцах боломжтой юм уу тийм сувлагчаа болзон дүрээч гэж урьж байна. За халдвартынхаа ахлах сувлагч. Арай нэг олон жилийн хамт ажилласан. Тийм ээ. Цэндөө. За сувлагчдаа дэлхийн сувлагч нарын баярын мэндийг хүргэе. Энэ сайхан баяраар нь одоо сувлагчтайгаа ингээд энэ болцоо гэдэг энэ сайхан арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Өнөөдрийн болгонд өрсөн тус маш их баярлалаа. За тэгээд одоо ингээ асуулт бэлдсэн юм байна. Энэ асуултныхаа дагуу хоёулаа тэгээд судлаад ингээ хариулаад явах юм байна. За анх уулзаад танилцсан дурсамжаа хуваалцсан уу гинэ. Бид хоёр анх танилцчихсэн дурсамжаа л ярих юм байна тий. За ахлахтайгаа бол бид хоёр ер нь нэг сумын хоёр. Хоёулаа Сүхбаатар сумын. За тэгээд ийм хоёр учраас бид хоёр үнийг сайн мэдгүй ч аав ээжигээ сайн мэднэ. Аав ээжээрээ ах дүү нараараа бид хоёр бол хоёр үнийг мэддэг байсан. За тэгээд хэдэн онд ер нь юунд орж ирлээ ахлах юу? Би чи 19 онд хамгийн анх шүү ахлах сувлагчээр 19 оны 6 сард орж ирээ. Тэгээд 19 онд бол би яг нөгөө халдвартын яг дасгын эрхлэгчээр ингээд ажиллаж байсан. Тэгээд танайд одоо ингээд юуны Сүхбаатар сумаас ирж байгаа нэг вакцинатор мөн эрүүл ах үйч ингээд хосолсон юм мэрэгжилтэй сувлагчийг одоо танаа ахлахаар өгнө гэд тэгжсэн. Тэгээд яасан ч амин цэндээ орж ирсэн. Цэндээ хоёр гэдэг ийм сувлагч гэдэг тэгжсэн. Тэгээд өмнө нь бол яг нөгөө зүс таних сумын маань сувлагч учраас би аюу гоё ингээд таатай хүлээж аваад хамтарч ажиллахад бол урамтай сайхан байх болно гэд ингээд таатай хүлээж аваад тэгээ 19 оноос эхлүүлээд бид хоёр чинь одоо 23 он хүртэл 4 жил бол яг нэг нь дасгын эрхлэгчээр нэг нь ахлах сувлагчаар ингээд яг хамтарч ажилласан юм байна тий. Би битээр хувьд ер нь л яг адилхан нөгөө анх яг дасагт орж ирээд мөнгөөр тэмцэж нөгөө манаас авах мөнө гэдэг нь айгуусаа бид наандахгүй байхгүй. Тэгээд яг дасагт орж ирээд мөнгөөр тэмцэж харсаад нэг бодлоо амар баярлсан. Амар ашгүйтэй дасгалч мөнгөөр тэмцэж байгаа мó гэдэг нөгөө амар нөгөө нэг ороод яандаас нэрээ би шууд ахлахаар болцоод яа таньж бид ганц ч хүн байхгүй яана гэж бодож сарын мөнгөөр тэмцээсэн болохоор амар төвших тулгууртай айгу хамт ажиллах битээ шүү гоё эсэ тийм ер нь гар нийлж ажиллахад ер нь айгу урамтай юм шүү. Сувлагч мэргэжлийн сонгох болсон шалтгаан нөлөөлсөн үлгэр дуурайл авдаг хүн хэмбэ гэж. За сувлагч мэргэжлийн сонгох болсон шалтгаан бол ер нь нөгөө нэг 9 дугаар ангиад төгсөөд нөгөө аймаг руу 10 жил ирдэг шүү дээ нөгөө байгалийн ухаанаар явах уу, нийгмийн ухаанаар явах уу, суурь юугаар явах уу тэгээд ер нь л би өөрөө хийм биолог айгу сонирхолтой байсан болохоор би байгалийн ухаанаар хичээлээ сонгоо. Тэгээд яг нөгөө хийм суурьтай ихтэй явах ангид ороод ер нь л яг сувлагч гэхээсээ илүүтэй би зүгээр эрүүл мэндийн салбарт ажиллана гэсэн тийм зорилготой ер нь хамгийн анх ер нь мэргэжлээ сонгосон. Тэгээд сонгох шалтгаан маань ч гэсэн арга гэр бас хамгийн их нөлөөсөн. Яг бол нөгөө гэр бүлийн нэгэнд бас нэг эмнэлгийн хүн байвал зүгээр мүгээр гэл аав ээж гэдэг шүү дээ. Тэгээд тэрнээр бас тодорхой хэмжээгээр нөлөөсөн. За үлгэр дуурайл авдаг хүн хамгийн анх ер нь үлгэр дуурайл авдаг хүн би сувлагчийн мэргэжлийн гарааг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эхэлсэн. Тэгээд тэнд ер нь сувлагчийн гараагаа эхэлсэн. Тэндээс яг намайг яг ингээд сувлагч гэж ороход ингээд гар дээр өлгөдөж авсан маш олон мундаг сувлагч нар байгаа. Дэрийн дүрдад бол гарахгүй маш олон сувлагч байгаа. Яг аймгийн нэгдсэн эмнэлэгт орсон үед яг үлгэр дуурайл авдаг хүн би сувлахгүй алганы дарга арга зүйч хоёр орсон айгүй үлгэр дуурайл авчихсан. Яг алганы дарга туяцх дарга байсан. Арга зүйч дэлгэрч юм ихч. Би ч нөгөө нэг анх ахлах орчоод ажиллаач хийж мэдгүй ер нь жоохон амар хэцүү лээс л та тэгээд оронгууд тэр хоёр ч амар гоё над чи за ингэдэг байхгүй за тэгдэг байхгүй гэдэг аюу гоё ингээ бүгдийг тайлбарлаад одоо ч гэсэн ер нь үлгэр дуурайл байнга авдаг хүмүүс ер нь энэ хоёр байгаа. Хоёр төрчтэй хоёр үү тий. Сувлагчийн ажлын онцлог юу вэ? Сувлагчийн ажлын онцлог сувлагч гэдэг өөрөө ер нь маш гоё гайхалтай мэргэжил. Яг гэвэл нэ хүнд сувлагч гэхээр нөө
хамгийн түрүүнд өрөвч зөөлөн сэтгэлтэй гэж нөгөө нэг гардаг шүү. Яг тэр шиг ер нь яг тийм дууны өвшгөл ер нь амарч тийм уурын зөөлөн маш тийм сайхан мэрэгчл хүн дандаа нөгөө буян хөгжиж хүн дандаа тусалж идэг нөгөө өвчтөй хүнийг эдгэж гин гэдэг чинь өөрөө маш том буян болохоор маш тийм буянтай мэрэгчл гэж би боддог ширнэ. Ажлын хугацаанд хамгийн их сэтгэл үлдээсэн сувилагч болон одоо ажиллаж байгаа хамт олонныхоо тухай ярина уу? Надад хамгийн их нөгөө ажиллаа хийхэд түшиг тулгуур болсон би одноо хчиг гэж боддог нөгөө одон чимэг хчидэг шүү дээ. Одноо хч өөрөө нөгөө хүүхдийн засаг ахлах сувилагч хийдэг гэсэн болохоор нөгөө ахлах сувилагчийн ажлыг аягүй сайн мэддэг, ойлгодог. Тэгээ надад ер нь хамгийн их тусалж дэмжиж явж байсан бол би одноо хчиг гэж боддог. Одоо хамт ажиллаж байгаа ажил ер нь яг манай хоёр засгийн сүүлийн 2 жилийн хугацаанд хүний нөөцийн нөгөө нэг юг шинжилгээг бол маш сайн хийгдсэн. Одоо л ерөөхдөө манай хоёр засгийн хувьд бол маш тийм залуучсан, маш тийм залуу хүмүүсээр хүрээлэгдсэн байгаа болохоор бид засгийнхнаасаа маш эрч хүч, ажиллах эрч хүчээр тэднээс юм авч байгаа. Тэгээ ер нь юм хийгээд одоо хэдэл анги хамтраад ингээд ийм юм ингээд хийгээд ингээд хийчих гингүүд айгуу сайхан дэмждэг, урайлахын бүгдөө тэгээл даахлах ингэж байгаа юм. Тэгвэл тэрийг ингээд тэгээд бүгдээ бид гар нээж ажиллах чадвартай тийм баг хамт олон гэж би боддог шин. Ер нь бол манай дасгийн хамт олон бол аюул сайхан тийм ууржуу сайхан тайван тэгээд тийм хүмүүс их байсан л да. Анх намаа ч гэсэн хадвартын эмчээр ингээд ирэхэд аюул гоё тийм их туяа эмчтэй тий сүрээгийн маань тасаг бас нэг тасаг гэж явдаг байсан. Сүрээгийн тасаг болохоор уран сайхан эмчтэй, оюун эмчтэй. Нэг цаанаар нэг налхар гоё тийм тайван тийм ууржуу сэтгэлтэй тийм хүмүүс гоё хүлээж авч байсан. Тэгээд тийм хүмүүстэйгээ ажиллахад гоё байсан. Тэднээс маш их юм сурсан. Манай совилогч нарын хувьд ч гэсэндээ одоо яг ажиллаж байгаа нь бол боловтын эгчл үлдсэн байгаа тийм. Тэгээд одоо тэтгэвртэй гарсан одноо эгч, инх маагч, цэцэг маагч, алтан сувд эгч гэд, жавзаа эгч гэд манай эгч нар бол бүгдээрээ тийм үнэхээр ажилдаа сэтгэлтэй тийм мундаг тийм совилогч нар байсан. Тэгээд совилогч нараасаа ч гэсэн бид нар аягүй хэм ингээд сурч мэдэж ингэж гоё авч ирсэн. Хүнд туслахын сайхан нь юу вэ гинэ? Хүнд туслахын сайхан уу? Хүнд туслахын сайхан гэдэг нөгөө хүндээ тусалчаад буцаагаад баярлаа гэд нөгөө инээмсэглэж инээмсэглэхийн бүр би хүн тусалчлаа гэж үгээд нөгөө өөрөөрөө бахархах амар тийм сэтгэл төрдөг. Яг бол хүн тусалж яана гэдэг чинь буцаад би өөрөөрөө нөгөө нэг бахархах ч юм уу би энэ мэрэгжлийг сонгосноор би энэ хүнд ийм сайхан тусалчлаа штэ гэж өөрөөрөө бахархах ч юм уу тийм сэтгэл төрдөг. Тэгээ хүн туслахаа хамгийн сайхан юм буянтай л ажиллана да. Тийм. Ерөөсөө тийм буянтай л ажил. Баярлалаа гэдэг ганцхан үг сонсоод л өөрөөрөө нэр аягүй бахархдаг. Сая бас эмчнэрийн баяр болоход аягүй их ингээл мэдчилгээнд энэ зөндөө хийрээд гоё байсан. Мэрэгчлэрээ бахархаад л те бид нар чи ингээд гоё байсан. Тэгээд ер нь надад нэг хамгийн гоё ингээд мессеж тийм талархал ирсэн. Миний амьдралд учирсанд баярлалаа гэд надад тэгж нэг эмчилүүлжсэн хүн маань одоо ч тэр хүн миний хяналтанд явдаг л та. Тэгэл миний амьдралд ингээ учирсан танд баярлалаа гэж ингэж хэлсэн үг нь надад аюул гой санагддаг. Тэгээд тэр үгийг байнга би бодож ямар нэгэн хүнд амьдралд нь бас жоохон ч гэсэн тусдим болчих юмсан гэдээ бас ингээ хичээж явдаг. Бидний ажил бол хүнд дандаа тусалдаг тий сайхан. Та хоёрын хамтдаа бүтээсэн онцгой дурсамж гинэ. За бид хоёрын одоо хамтдаа бүтээсэн дурсамж бол 19 оноос эхлүүлээд ер нь бол зөндөө олон дурсамжууд бол байгаа. За хамгийн сүүлийн яг миний одоо хувьд бол тод санах дурсамж бол бид хоёр яг ковидын тохиолдлууд юм да тийм яг нөгөө хамт ингээд тусгаарлагдаад хоёлаа ажиллаад тэндээсээ гараад буудалд очоод тэгээд ингэнгүүт бид хоёр чи баг 21 хоног ингээд хамтдаа хоёлаа амьдарч ирсэн. Тэр үед бол бид нар сайхан дурсамжуудыг бол зөндөө бүтээж ирсэн. За тэгээд онцгой тийм гоё дурсамж хэмэл яг буудалд бид хоёрыг нөгөө ковидоос гараад бид хоёрыг буудалд аваач тусгаарлаад тэгээ буудалд хоёулаа нэг өрөөнд байсан. Тэгээд нөгөө өдөржин буудалд ингээд гихтгэхэр нөгөө цагийн хоолоо хүлээгээд уйтгартай. Тэгээд бид хоёр ингээд гэрлүүгээ яриад нөхрөөдрөөгөө яриад хоол ээлжилж авчруулна. Тэгээд нөгөө олон залгуураа нөгөө одоо энэ сод гэд буудлаа. Тэгээ сод залгуур ажиллажсэн. Тэгээ хоёр давхарт нь байрлажсэн. Тэгээ бид хоёр нөгөө нэг ганцхан бид хоёр тийм урт залгуур уртсагч л байсан. Өөр ерөөсө буулгах юм байхгүй. Тэгээд орой болгоод нөхөрлөгөө залгаал жоохон 10 бүрийн болгохын алдаад бид хоёр хоол
цай чануудаад тэгээ урцгагч нөгөө цонхоороо хоёулаа буулгаад дээрээс нь татаад тэгээд нөхрөөдтэйгээ нэг цонхоороо ингээд толгоогоо гаргаад хоёулаа харьцаад инээгээл хоолыг авчгаад тэгээд савыг буцаагаад дээрээс нь ингээд олон залгуулаараа өгөөд өгдөг. Тэр бол хөгжилтэй бас хоёулаа буудалд 7 хоног байсан. Тэгээд ер нь бол бид тэрт хөгжилтэй сайхан дурсамжууд бол зөндөл байгаа л да. Тэгээд нөгөө нэг зүгээр ажлын 8 цаг ингээд нөгөө ажил яриад хаас гадна яг ингээд бүр нэг 21 хоног нэг өрөөнд бүр ингээд нүүр үрээ харалтаад бүр байнга хавд байхаар чи бүр амар тотнолт юм байлээ тий. Бараг бүх юм энэ хүний амьдралыг бүр мэдээд миний амьдралыг ч гэсэн мөгийн зүр ингээд 100% ингээд бүр мэддэг болчихж байгаа байхгүй юу. Буцаа нэг одоо яасан хин чи ярьсан. Одоо тэр чи ярьсан уу гэх бүр ингээд яг бүр тийм амар бүр тотнолсоо тий. Тэгээд бид хоёр ч нөгөө ковидд нөгөө ажиллаж байхад яг эхний ковид чинь юу 3 сарын 27-нд эхний тохиолдол гарч ирсэн. Тэгээ эмчнэрийн баяр нөгөө таарч ирсэн болохоор эргэлт аюу их ирж ирсэн. Эхний тохиолдол тэгээ шинэ өвчин тэгээ эмчнэрийн баяр болж байгаа гэдэгтэй холбоотой тий. Эмнэлгийн даргаас, эрүүл мэндийн газрын даргаас гэдэг ингээд эргэлтүүд эмчнараас гэж зөндөөл ингээд иржсэн. Тэгээд тэр дотор ингээд дарс ирнэ. Тэгээ бид хоёр ч хоёулаа тэгээ нөгөө үйлчлэгч тэгээ ариутгагчтайгаа ингээд дөрүүлээ байсан. Тэгээд дөрүүлээ ороо болгон минут хийнэ. Дасгийн минутанд хоёрынхаа өөдөөс гараад минут гэл. Тэгээ нөгөө минутан дээр дарсаа задлна. Сүүлдээ буудалтай очисон өнөө хүртэл эргэлт ирэнгүүт хүй минутаа яа гэд минут нь ерөөсөө юу дарсаа хоёулаа уугаад хөгжилтэй яриа өрнүүлээд тэгээд 21 хоног ингээд бид хоёр тусгаарлагдаад энэ хамт байсан. За хамгийн их баярлуулж бас гомдоож байсан тохиолдол юу юм нэ? Мөгийн ч хамгийн их баярлуулж байсан. Би хамгийн их нөгөө 22 онд ээж болоод яг нөгөө төрхийн төрх өрөөнд байхад мөгийн ч надад хамгийн түрүү залгсан. Би хамгийн түрүү залгахад бүр амар баярлалаад бүр нөгөө бичсэн мессеж нь харгуул бүр өөр ирэхгүй ингээд нулимс хасгармаар тэгээд ярихт нь бүр өөр ирэхгүй ингээд хоолой зангаад тэр хамгийн одоо хүртэл бүр ингээд санаанаас гарахгүй тэр тэр өдрөл нэ одоо хүртэл баярлалдаг шүү дээ эмчтэй. Гомдож исэн үедээ би тэр нэг гомдож исэн байхгүй. Ажил дээрээс олж муудахгүй бай тий. Нэг ажил дээрээс олж муудан тий. Би тэр хоёулаа цаагаах юм шиг байгаа. Нэг муудчаа буцаж орж хоёулаа сайндаа. Тэгээд юу ч болоогүй юм шиг буцаад гараа явчихдаг шүү дээ. Эрхэмлэх нандин дээд чанарыг юу гэж боддог вэ? Миний эрхэмлэх нандин дээд чанар бол хүн ер нь нөгөө нэг хүн хүнээрээ байна гэдэг шүү дээ. Нөгөө олон зан гарахгүй те яг хүн нөгөө нэг чин сэтгэлээсээ туслах ч юм уу эсвэл яг нэг зан гараж ч юм уу байх нь ер нь хамгийн хүн байх хэрэгтэй их хамгийн эрхэмлэх хэрэгтэй шүү. Тэрнээс нэг хүнд өөр нэг юм яриад нөгөө хүнд өөр юм яриад нөгөө олон дахин тийм хувирдаг нөгөө хамлаа биш яг нөгөө нэг зан гараад байх нь хамгийн чухал гэж боддог. Харин хүн хүнээрээ байх л сайхан те. Яг оюутан болохоос өмнө ангаах ухаанд сурах үед чинь тэгээд ажлын байр дээр имж усны чинь дараа сөүлж юм. Ямар байсан бэ? За ер нь бол оюутан байх үедээ бол ерөөсөө нөгөө совилогчийг бол нэг сайн мэдэхгүй бид нар. Тэгээд эмчил болно ерөөсөө өөрөө л гоё эмчил болох хэрэгтэй гэж боддог байсан. Яг совилогчтойгоо ингээл гар нь хийж ингэж ажиллаж яж багаар ажиллаж яж бид нар одоо ингээд сайн юу амжилт гаргана гэдгийг ерөөсөө мэдэрдэггүй байсан. Би л өөрөө л одоо гоё сайн эмч болох ёстой л гэж бодож ингэж явдаг байсан. Тэгээд оюутан болоод бид нар нөгөө жижигт гараад ирэхлээр совилогчийн нөгөө нэг биднийг дадлах хийлэгдэг гэсэн. Тэгээд совилогчийн дадлах хийгээд ирэхээр нөгөө эм тарианыхаа нэр эм тариа хийхээс эхлүүлээд совилогч гэдэг хүн чинь айгүй чухал болохыг мэдэж авсан. Тэгээд бид нар бол өөрсдөө бид нар ч бас нөгөө совилогчийн дадлах хичээл ордог байсан л та. Тэгээд нөгөө совилогч нарыг ингээд дагаад нөгөө бид нар чи жижигт хоноод совилогчийнхаа ажлыг хийгээд нөгөө клизмийн тавьж өгөөл, катетра тавьж өгөөл ингээд совилогч нараараа тэрийгэ заалгаад ингээд дагаад ингээд жижиглээд хоноод явхад совилогчийн ажил ямар хүнд хэцүү болох, совилогч гэдэг хүн эмчит ямар одоо төршиг тулгуур нь болох уу? Энэ хоёр хүн хамтарч ажиллаж ээч нэрээ яг энэ хүндээ цогц үйлчлэгээ гэдгийг үзүүлж чадах юм байх шүү гэдгийг яг тэр дадлах хийж явах ингээд совилогчийнхаа дадлагыг хийгээ явж явах хугацаанд би сурч авч ирсэн, ойлгож авч ирсэн л та. Тэгээд би нэг сурч авах хугацаанд 5 дугаар курстэй би нэг нөгөө арга гэрийнхаа ингээд юунаас болоод шалтгаанаас болоод би нэг хичээлээсээ төр чөлөө аваад 1 жилийн чөлөө аваад тэгээд тэр чөлөөний хугацаанд би сумандаа нөгөө совилогчийн ажлаар 1 жил ажиллаж байсан.
Тэгээд нөгөө сувилагчаар би нөгөө одоо 5 дугаар курсын оюутан тэгээд сувилагчаар би ингээд ажил хийгээд ингээд ажиллаад ирэхээр би сувилагчийн ажлыг бүр аягүй сайн ойлгож эхэлсэн. За тэгээд энэ сайхан одоо ингээд болцоо гэд энэ гоё арга хэмжээг зохион байгуулж байгаа нийт эмч нартаа маш их баярлалаа. Тэгээ ер нь ийм нэг сайхан ингээд сэтгэлээ гоё онгоод ингээд би ер нь ахлахтайгаа бас их ярилцдаг л да бид хоёрын хувьд бол. Гэтэ яг хоёулаа нэг ингээд ширээний ард суугаад нэг алууны ингэж юу ярьж үзээгүй мэн те. Ингээс болсон чинь их гоё санагдчихээн. Тэгээд ахлахтаа болон нийт одоо сувилагч нартаа сувилагч нарын баярын мэндийг хүргэе. Тэгээд сувилагч нарынхаа ажил төрөл амжилтыг хүсье. Энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаа нийт эмч нартаа бас баярлалаа. Бас намайг урьсан би бас сувилагч үргэлжлэе гэсэн. Тэгээ ингээ ахлахыгаа урьсан урьсны минь хүлээж авч ирсэн. Ахлахтаа бас баярлалаа. За өнөөдрийн энэ сайхан үйл ажиллагаанд үрсэн маш их баярлж байна. Яг л би бас миний нэг мөрөөд биелчих шиг боллоо. Яг л би өөрөө тийм нэг телевизийн тийм ток шоу мууч үе надаас гоё юм асуулт асуув би юу гэж хариулах болдоо гэж амар тийм мөрөөддөг байсан. Тэгээ өнөөдөр бас мөрөөдлийгөө биелүүлж гисэн бас их маш их баярлалаа. Тэгээ өнөөдрийн болцоонд ирсэн мөнгөрл эмчтэй бүр маш их баярлалаа. За тэгээд нийт сувилагч тусгай мэргэжил хэрэгт найзуудтай бидний баярын мэд хүргье. Бүгдээрээ сайхан баярлалаа.